За бид мэйл хаяг руугаа орсон байна. За мэйл хаяг руугаа яагаад орж байгаа юм бэ гэхээр бид одоо дараагийн онлайн шүүлтийн систем болох Spoj өөрийн нэрээ үүсгэхийн тулд бидэд мэйл хаягаараа заавал баталгаажуулах ёстой байдаг. Тийм учраас мэйл хаяг руугаа орсон байх ёстой. Мөн Spoj мэйл хаяг руугаа орсон байх ёстой. Мөн Spoj сайт руу бас орсон байх ёстой. За тэгээд start code-ын товчон дээр дараад Spoj сайтн дээр бүртгэлээ үүсгэцгээе. За нэрийг бичье. Өөрийнхөө мэйл хаягийг бичих ёстой. За пассвортон дээр пассвортоо баталгаажуулаад за энд зөвшөөрөх ёстой. За мөн I'm not a robot. За энийг чагтлаа. За хөндлөн гарц гэж байгаа. Хөндлөн гарц гэж байгаа юм шиг байна. Хөндлөн гарцыг сонгоё. За тийм байна. За энэ зөв болсон бол create account авч дарнаа. За миний нэртэй хэрэглэгч байгаа юм байна. Дахиад өөрчлөе ардна. За ийм болгоод өгье. За мөн ижил дараад за гэрлэн дохио гэж гэрлэн дохионуудыг сонгох юм шиг байна. За тэгээд create account хэрэглэгчийн нэр маань үүсчлээ. Одоо бид энд мэйл хаягаасаа баталгаажуулалт хийгдэх юм байна. За мэйл рүүгээ ороод мэйл дээр маань ирсэн байна. За энэ баталгаажуулах код мэйл дээр ирсэн байгаа учраас энэ кодыг хуулчих болно. Үгүй бол шууд энд холбоос дээр дараад баталгаажуулж болно гэсэн үг. За баталгаажуулсныхаа дараа та өөрсдөө энэ нэрүүдийг бичиж болно. За бүглээ. За энийг бол орхич нь энэ нэрэггүй. За төрсөн оноо оруулчин. За энэ дээр тэмцээнүүдийн урилгыг хардаг бол над руу байнга илгээдэг болно. За энэ хоёрыг дарахгүйгээр авчие. За country. За эндээс Монгол. За city дархан гэж байна. За дархан сонгоч. За сургуулийн нэр өөрийнхөө сургуулийн нэрээ биччихнэ гэсэн үг. За тэгээд finish тавч дарахад бидний бүртгэл баталгаажна. За хэрэглэгчийн нэрээ пассворттойгоо мэдээд авсан байгаа бид бүртгэлээ үүсгэсэн. За одоо хэлүүлээ. За RGB7 гэдэг сайт руу нэвтэрч үзье. За энэ RGB7 гэдэг нь болохоор томоор өвчигдсэн байгаа гэдгийг анзаараарай. За уг сайтанд орохоор нэвтрэх хэсэг байгаа. За энэ дээр даръя. За тэгэхээр нэвтрэх нэр энэ дээр нэрээ өвчнө. Энэ дээр пассвортоо өвчнө. За тэгээд нэвтрэх товч дарна. За ингэхэд бидэд тухайн сайтанд нэвтэрсэн байгааг харж болно. За мөн problems гэд бодлогуудаа уншаад бодох боломжтой. За бодол илгээх гэсэн хэсэг маань энд байна. За мөн доор submit solution гэдэг байна. За submit solution дарсны дараа бидний кодын хэсэг энэ байна. Их кодын хэсэг буюу кодын хэсэг энд бичигдэнэ. Бидэд копидж оруулна. За мөн доор хэл хэсэг байгаа. Хэл сонгох хэсэг. За бид хамгийн ихний бодлогыг л C-нэмэх хэлээ сонгоод илгээсэн байхад бодол илгээх төвчөн дээр дарсан байхад бидэнд дараа нь бол хэл сонгох хэсэг бол гарч ирэхгүй автоматар C-нэмэх хэл сонгогдсон байна.